Хамтаагаа ирэх үзэгчдэд баярлалаа. Энэ цаг мөчид бид та бүхэнд зочны ярилцлагын цагаа хүрэхэд бэлэн болсон байна. За өчигдөр бид та бүхэнд амлсан ёсоор энэ удаа Улсын хурлын гишүүн Тэмүүжин студид ярилцлага өгөхөөр ирсэн байгаа. За өршөөлөл батлагдсантай холбогдуулаад түүнийг бид студидд урьсан байгаа. Урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. За өчигдөр бол зарим Улсын хурлын гишүүд энэ талаар мэдээлэл өгөхөөс нэлээд татгалзсан юм байр суурьтай байсан. Та манай студид ирж ярилцлага өгье гэж зөвшөөрсөн гишүүн болж байна. За өршөөлөл батлагдсан. За 2006 болоо 9 онд батлагдсан хуулиас энэ удаагийн хууль юугаараа ялгаатай юм бэ гэдгийг эхний ээлжинд танаас асууя гэж бодсон юм. Өмнөх өршөөлийн хуулиуд ерөнхийдөө одоо үйлчилж байгаа эрүүгийн хуулиар дагаа хөнгөн хүндөвтөр, хүнд онц сүнт гэсэн дөрвөн ангиллын хөнгөн хэргийг өршөөдөг, болгоомж хэргийг өршөөдөг, хүндөвтөр хэрэг дээр уучлал үзүүлдэг. Хүнд бол онц сүнт хэрэг дээр ер нь бол өршөөл үзүүлдэггүй, ялт хасдаггүй байсан. Тэгээд засгийн газар энэ өршөөлийн хуулийн түүх бол үндсэндээ өнгөрсөн оны энэний одоо 15, 14, 13 гэдэг 13 оны намраас эхэлсэн гэж хэлж болно. 13 оны намар эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбоотойгоор ер нь бол сүүдрийн эдийн засгт байж байгаа мөнгөний эргэлтийг ил болгох хэрэгтэй юм байна. Хууль ёсны болгох хэрэгтэй юм байна. Албан ёсны хөрөнгө оруулалт руу татж оруулж ирэх хэрэгтэй юм байна гэсэн энэ бодлогын хүрээнд бол засгийн газарт бол чиглэл өгсөн. Тэр чиглэл дотор бол эдийн засгийн тодорхой ажиллаулсан өршөөлийн хуулийг нэн дээр улсын хурлд өргөн бариа гэсэн чиглэл байсан. Тэгэхээр тэр дагуу 14 оны хавар тухайн үед Алтан уугийн засгийн газар байсан. Тэгээ Алтан уугийн засгийн газрын үед бол би өөрөө хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаанд яг тэр үед өршөөлийн хуулийг бол өргөн барьжсэн. Тэгээ өршөөлийн хуулийн хамгийн гол зорилго юу байсан бэ гэхээр бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд ер нь бол энэ хүн суртал ойлгомжгүй байдал, хууль тогтоомжийн одоо төвхтэй, бэрхшээлтэй байдлаас шалтгаалаад ер нь бол татвараас орлогын далдлах, татвараас цухтах, нөгөөтэйгөр ямар нэгэн байдлаар одоо биднээс мөнгө угаах гэж хэлдэг. Хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоо гоцсон дороо нугаад байна. Тийм учраас гадны хөрөнгө оруулагчдын хөөгөө гаргасан энэ тохиолдолд хөрөнгө оруулалт тутам байгаа энэ тохиолдолд энэ мөнгийг оруулж хүүднээс тэдэн зэрэгсэн өршөөлөл гаргах хэрэгтэй юм байна гэдэг ийм байдлаар өргөн баригдчихсэн. Тэгээд дараа нь шинэ засгийн газар гарч ирээд тухайн үед өргөн барьсан өршөөлийн хуулийг бүр явцаар болоод зөвхөн татвар өршөөл болгож нэг өргөн бариад дахиж татаад сая бол буцаагаад өргөн өршөөлийн хууль байдлаар оруулж ирсэн байсан. Тэгээд өмнөх хуулиас юугаар ялгаатай гэхлээр шинэ засгийн газрын үед бол ямар ч байсан хүндөвтөр хэрэгүүд дээр тодорхой хэмжээний одоо жил хасах байдлаар өршөөл үзүүлье. Онц өндөргийн зарим хэсгүүдээр нь бас жил хасах байдлаар өршөөл үзүүлье гэдэг ийм өмнөх өршөөлийн хуулиудаас арай шинэ хандлагатайгаар оруулж ирсэн. Гэхдээ хилцүүлгийн явцад бол засгийн газрын өргөн барьсан хууль бол бараг 75%-аар өөрчлөгдөж гарсан гэж хэлж байна. Шал өөрчлөсөн. Тэсвэр. Та авилгачдыг өршөөхгүй гэсэн миний санал ер нь бүх зүйл дээр унлаа гэх тийм ээ. Чуулган дээр ч унлаа, за тэгээ ажлын хэсэг дээр ч унлаа, бүлэг дээр ч унлаа ч гэдэг юм уу. Энэ талаар бол Твиттерт жиргсэн байсан. Ер нь хин ямар гишүүн энэ авилгачдыг өршөө гэдгийг дэмцсэн бэ. Хаалттай хуралдааны дэгээр бол мэдээлэхгүй зарим гишүүд яриад байна л да. Таныг бол ярих гэж ирсэн баг гэж найдаад байна. Хуулийн өршөөлийн хуулийг хилцэж явах процесс бол ерөөхдөө жоохон хаалттай байдаг. Гэхдээ хаалттай хууль хийж хэрэгжихгүй. Хууль өөрөө батлагдаад үйлчилж гиснээс бол нээлттэй болно. Нээлттэй болсон төдийгүй нээлттэй болсныхаа дараа бол бас улсын хурлын гишүүдийн болон нам бүлгүүдийн байр суурь бас ил болох байх. Тэгээ одоогоор бол эцэслэж батлагдаагүй учраас би бол хувь хүмүүсийн нэрийг хэлэхгүй. Гэхдээ байр суурьдын ялгааг бол хэлэх ёстой байна. Яагаад гэвэл энэ өршөөлийн хууль хилцэх процесс хаалттай байж болно. Гэхдээ байр суурь хэрэгжих үйл явц хоёр бол нээлттэй байх хэрэгтэй. Энэ өөрөө арчсан улс орнуудын зарчим. Тийм учраас бол үнэхээр засгийн газар бол түрүүчийн бодлогын дагуу ерөнхийдөө эдийн засгийн чиглэлээр тэр дундаа баялаг бүтээгчид болон анх удаа гэмтэр хийсэн алдсан залуучуудыг болон хөнгөн хүндөвтөр хэрэг эмэгтэйчүүд гэх мэтлэн ингээд тодорхой өмнөх өршөөлийн хуулинд ямар л стандарт байдаг тэрүүгээр бол ерөнхийдөө өргөн барьсан байсан. Тэн дээр нэг зүгээр миний байр суурь дээр шүүмжилж яснаас бол зарим нэг албан тушаалын хэрэг энд чинь ороогүй юм шүү гэдэг шүүмжил байсан. Тэгээд улсын хурал дээр яг ингээд хилцүүлгийн явцад шударгаас эвслийн зүгээс бол санал гарсан. Гарсан саналаар бол авилга албан тушаалын бүтээл хэл ахвал авсан тэр хэрэгүүдийг хүртэл хүчингү болгох
тийм саналууд гарч ирсэн. Тэгээ энэ санал дээр саналын зөрүүтэй байр суурьтай. Эхлээд бол албан тушаалын тодорхой хэрэгүүд болон төсвийн хөрөнгийг хууль бусаар зориултын бусаар зарсан гэдэг энэ гэмт хэрэгүүдийг бол энэ өршөөлөлд хамруулахгүйгээр хаалттайгаар үлдээх ёстой гэдэг байр суурьтай байгаад бүр дийлдэхэ байлаад ирэхээр нь бол үгүй ядаж засгийн газрын өргөн барьсан хээлх хол авсан зуучилсан хоёр нь энэ хаалттай залтан дотороо үлдэх ёстой шүү дээ гэсэн харамсалтай нь бол олонхороо тэр асуудлыг бол нөгөө талдаа шийдсэн. Тэгээ би бол эдийн засгийн тод байдлын чулуу өршөөлийн хуулийн дээр нь гарах ёстой гэдэг байр суурин дээр бол 100% байсан. Ягаад гэвэл энэ хуулиар нөгөө шорондсон эрүүгийн хуулийн үр дагаврыг бол багасгана. Нэг талаасаа. Нөгөө талаасаа бол баялаг бүтээгчдийг хуулийн байгууллагын гохтойгоос сулж өгнө. Энэ нь бусдад тэр дундаа ажлын байрыг бий болгоод Монгол эдийн засгийг босгох гээд оролдод явж байгаа жирийн иргэдийг цалинтай болгоо явж байгаа энэ хүмүүс зориулах ёстой болохоос биш хууль тогтоогч албан тушаалтууд өөрсдөө зориулж болохгүй гэдэг энэ байр суурьтайсан харамсалтай нь яг хуулийн төслийн эцсийн 2 хоногийн дотор бол оронгороо эргээд нөгөө бусдад гадагшаа чиглэлээ иргэдэд зориулаад хийх ёстой байсан хууль маань өөрсдөө зориулсан чиглэл рүү явсан учраас надад бол энэ хуулийг бол дэмжих сонирхол алгаа гэдэг байр суурьнаас бол би бол татгалзан санал өгсөн. Алхтай тэмцэх газар эндээс маш өөр үр дүн хүлээж исэн гэдгийг бол хэлжлээ л дээ. Алхтай тэмцэх газрын үр дүн шалгалтын дарга ер нь бол бидний төсөөлөөгүй үр дүн гарчлаа гэдгийг бол хэлсэн. Таны талд гэж хэлэх юм уу? Таны саналтай нэг байсан гишүүд ер нь хэд байсан юм бол та олонхороо нөгөө талд гарчлаа гэж ярьж байна шүү. Юу өөрийнхөө саналтай ижил байсан хүнийг бол нэрлэж болно. Хууль зүйн байнгын орон дээр за энэ асуудал дээр цөөнх шүү гэж зарлаж албан ёсоор цөөнх бол чуулган дээр саналаа оруулсан бол 2хан гишүүн байгаа. Энэ бол надтай бям цагт гишүүн бол цөөнх болсон. Бус нь бол нөгөө талтай байсан. Ерөнхийдөө 2хан л байсан байна шүү. Чуулган дээр бол яг энэ байр суурь дээр бас нэг 10 гишүүд бас санал дарсан. Нууц хуралдааны протоколыг үзэх юм бол хошин шиг болно гэж та хэлж гисэн байсан шүү дээ. Яг заримдаа яг хөшний ард будаггүй нүрийг хараа сууж байгаа учраас зарим хүмүүсийг хараад нэгдүү уур зэрэглэн л дээ. Телевизийн камерын өмнө олон нийтийн өмнө гарахтаа үнэхээр шудраг үнний туйл болол зогсож ирсэн хүмүүс. Тухайлбал одоо хууль зүйн байнгын орны ажлын хэсэг дээр энэ хэл ахуйтай холбоотой хууль бусаар хөнгөчтэй холбоотой гэмт хэрэгүүдийг өршөөхгүй гэсэн заалт ажлын хэсэг дээр олонхын саналаад хууль зүйн байнгын ороход бэлэн болсон байхад миний санал буруу тоологдлоо гэх байдлаар маргааш нь дахиж ажлын хэсгийг хоролдуулаад саналыг өөрчлөөл хууль зүйн байнгын орж оруулах жишээтэй. Тэгээ энэ бүхнийг харахаар заримдаа тий нөгөө нэг мундаг хуульч, нөгөө нэг мундаг шудраг, нөгөө нэг ард иргэдийн төлөө бараг л авилагчдыг боож дүүжилж алга гэх нь хологгүй цамдаг хүмүүс бодит тий ханцуу дотроо юу бодож юу тохирч найрч явдаг байдаг харахаар дургүй өрөмөлтэй. Тийм учраас заримдаа сэтгэл хөдлөл нөгөө бодит байдлыг хараад бодит байдлаас хэтэрхий зөрсөн тохиолдолд яа харахгүй дотроос олзсон л доо. Юу гэдэг Ардсан намын эцгийн газрыг барьцаалаад Ардсан намыг эцгийн газар барьцаалаад за ерөөхдөө энэ хуулийг батлаач гэдэг юм юм ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол нэг хүнд зориулагдсан хууль болчлоо гэж та бас сонссон л байгаа тийм ээ. Та үүнтэй санал нэгдэж байгаа. Олон нийтийн сүлжээгээр юм уу иргэдийн дунд тийм уур амьсгал бас явж байна. Гэхдээ биднээс тунширч ирсэн болохгүй. Би бол байр суурин дээр бол өршөөлийн хуулийг батлахгүй байх ёстой гэдэг энэ зарчим бол бас байж болохгүй. Маш олон энэ шорондсон эрүүгийн хуулийн золиосонд шоронд уулан байх ёсгүй боловч энэ буруу бодлогын үр дүнгээр шоронд үйл тамаа эзээд өдөр хоногоо тоолоо сууж байгаа маш олон аав тий маш олон ээж маш олон хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүсийг бол гарах ёстой. Нөгөөдөөр шоронд ордгоо маа гэхэд өдөр тутамдаа хуулийн байгууллагын дарамт шахалтан дотор өөрсдийн нөгөө олж байгаа орлогоо тонж дээрэмдүүлээд байж байгаа баялаг бүтээгчид бас байж байгаа. Хөшөөлөй бол гаргах. Тийм учраас энэ бол энэ хүмүүсийн төлөө бол гарах ёстой. Гэхдээ энэ нөгөө чон борооноор гэдэг шиг энэ хүмүүс зориулж хийж байгаа сайн бодлогын хажуугаар суунд нь юм авчуулаад явуулчих болохгүй л гэдэг зарчим байж байгаа. Тэгээ үнэхээр энэ суунд нь юм авчуулаад энэ авилагчдыг албан тушаалтнуудыг өршөөлийн хуульд хамрагдахаар олон нийтийн дунд энэ хуульд ёс гэдэг энэ тогтолцоонд итгэл алдагдаж эхэлж байгаа. Энэ шудраг осны хэмжээр гэдэг чинь эрх мэдлээ барьж байгаа хүмүүс өөрийн дураар тоглохыг хэлдэг юм шүү. Шудраг ос гэдэг бол зөвхөн хоосон те сонгуулийнхаа өмнө ярьдаг гой сайхан ураа. Сонгуулийн дараа бол зөвхөн л улмаа хийдэг үг биш юм шүү л гэдэг тийм зүйлрүүл хүмүүс явж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр олон нийт хууль ёсны тогтолцоонд итгэл алдагдана гэдэг өөрөө өнөөдөр нэг хоёр өршөөгдөж байгаа хүний хажууд бол улс орноос хамрна гэсэн
дараагийн дохио байхгүй юу. Тийм учраас бид засгийн газрын доктортой байдал гэдэг юм уу, эсвэл улсын их хурл дээр хүл ойлголцол гэдэг юм уу, энэ жижиг зүйлийн төлөө улс орны ирээдүйн том эрхшгийг зөлж болохгүй. Хууль ёс, шударга ёсны наацхийн үнэлэмжийг нулимж болохгүй. Тийм учраас хэмжээ хязгаар байх хэрэгтэй. Ардчилсан нам үнэхээр улсын их хурл дээр засгийн газраа байгуулах энэ нөхцөл байдалд эмзэг байна. Өөрсдөө хүсэж ишээгөө орсон, ус нөхөндөө унж байгаа. Гэхдээ өөрсдийн энэ ус нөхөндөө унж байгаа арчаагүй байдлаа улс орны хувь зээг золин байж гарах гэж оролдох бол энэ бол би бол энэ үедээ бол ардчилсан намын өөрийнх нь мөн чанар биш л гэж би хувьдаа итгэж байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд гэсэн энэ байр суурь хатуу байгаа. Ардчилсан нам авилгатай тэмцэнэ. Гэхдээ авилгатай тэмцэнэ гэдэг нөгөө талдаа бас авилгатай тэмцэх газар улс төрийн зорилгоор ашигладаг хүмүүсийг өгшүүлнэ гэсэн үг бас биш шүү. Бас ялгаатай. Том бодлогоор бид бол авилгатай тэмцэнэ. Гэхдээ хууль хүчний байгууллагад улс төрийн зорилгоор өөрсдийнхөө явцсан ашигын төлөө үйлчлүүлж байгаа хүмүүс тэр үйл ажиллагааг дасан зогсоох ёстой. Тэгэхэд бол хуулийн орчноо сайжруулах ёстой болохоос бүгдийг өршөөгөөд зөвхөн сайн муугаар нь бүгдийг нь булчаад болчлоо гэдэг дээр нь зогсоод гараа угаах гээд оролдож болохгүй шүү дээ. Энэ бол өөр. Энийг ухаантай дахиад ийм асуудал гарахгүй тул хууль нь яаж шинжлэхдэх ёстой гэдэг цогц урт хугацааны бодлогоор шийдэх ёстой болохоос нэг сэтгэл хөдлөлөөр эсвэл найз нөхдөд эсвэл хамаатан садна анда шонгоос гаргаж илээвэл юу ч хамаагүй. Эсвэл даргаагаа чөлөөлж илээвэл те хэвээ улс орн юу ч хамаагүй гэж бодлоор би явж болохгүй л дээ. Ер нь бол юу гэдэг та хэлсэн тийм ээ шоронцсон орон боллоо гэдэг бол анхны өршөөлөө хуулийг гарах эхний тайлбар болоод явчихсан шүү дээ. Сүүлрүүгээр тийм ардчилсан сонгуулийн 25 жилийн гэдэг ийм юм ч бас сүүлд нь энэ найд зориулаад ч гэдэг юм уу. Ингээл өөрчлөгдөө сүүлдээ бүр нэг хүнд хандсан ч гэдэг юм уу. Ийм болоод явчаар нөгөө иргэдийн итгэл нь бас лалдраад байна л да. Яг нь ардчилсан нам 2012 оныхоо мөрийн хөтөлбөр өөрийнхөө энэ 25 жилийн турш одоо бүтээх гэж оролдож явсан үнд зүйлээ тэ зөвөр нэг хэсэг хүмүүс одоо дөрлүүлээд явж байгаа бох шиг хаяад хаамаг хоцор зүглж явж болохгүй. Ардчилсан намын ард тугаа сонгогч байна, дэмжигч байна. Энэ намд олон жил итгэж явсан ах модуудч байна. Тэ энэ хүмүүсийн итгэл найдвар ганцхан хүнийг аврах шийдвэрийн зайлаас нь нурж унж болохгүй шүү дээ. Үнэхээр гэмт хэрэг хийгээгүй гэж байгаа бол өршөөлийн хуульд хамрагдах тухай шүүхээр эцлээд цагаатгаад явах хэрэгтэй. Өршөөлийн хууль гэдгийн зорилго бол өөр гэдгийг бас бодох хэрэгтэй. Гин бургуу хүлээн зөвшөөрсөн хүн энэ хуулинд хамрагддаг юм. Тийм учраас өршөөлийн хуулийг ингэж хавтгааруулан гаргаад өөртөө орчно гэж найдаад эннийхээ золиосонд те үе болон энэ хуулийн жинхэнэ зорилго үр шимээ хүртэх ёстой хүмүүсийг одоо нэр хүндгүй болгож болохгүй шүү дээ. Тэр олон бизнес эрхлэгчид тэр олон одоо жирийн алдаа гаргасан нөгөө эр хүнийг андаж мэдж эрг нуруу гэдэг шиг тэгсэн хүмүүсийн одоо төрөөс авч байгаа өршөөл инэрлийг ийм үн цэнэгүй утга агуулгагүй болгож болохгүй л байна. Гин буруу та хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулна гэж илэрхийлсэн тохиолдолд энэ удаагийн өршөөлийн хувьд хамрагдана гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг одоо энэ нэр бүхий дэнзэнч гэдэг юм уу одоо ганс өх зөвлөгч гэдэг юм уу эдгээр хүмүүс ч өөрсдөө бол гин буруугүй гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс би бол үнэхээр би гин буруугүй гэж үзэж байгаа хүн болгон шүүхрүүл бол очих ба. 2009 оны өршөөлийн хуулийн дараа гүн далайн ийм алдаа гаргаж ясныг би санаж байна. Өршөөлийн хуульд орж хамрагдаад өөрөө гин буруутай гэж гар усыг зурж бичиж үлдээчээд дараа нь намайг цагаатгалаа гэж хэлж гарч хэвлэр гарч яасан өөр юм гарч яасан гэхдээ араас нь хуулийн байгууллага уучлаарай таавал гин буруу хуулийн зөвшөөрч гар усыг зурснаар өршөөлөлд хамрагдсан шүү гэж тайлбар хийж ирсэн. Тийм учраас өөрөө гин буруу гэж үзэж байгаа хүн болгон бол энэ өршөөлөлд хамрагдах тухай биш харин шүүхээр асуудлаа эцсийн шийдвэрлэх тухай явах байх. За яг гин буруутай төвөх гэж бодож байгаа иргэд эсвэл энэ хуулийн одоо алдаан дээр те шорон руу ачигдахад хүрэж байгаа хүмүүс бол өршөөлийн хуулинд бол мэдээж хэрэг сайн дураар бүгд л орно л. Үзэгч та бүхэн өргөжлүүлээд эглийн мэдээ хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.